өдрийн төргийг за өөрийгөө төвчтэй хэлцүүлээ. Уурхайчин багш аав, за геологч ээж ийм гэр бүлээс гаралтай мэргэжлийн үйлч авсан ийм залуу байж байгаа. Шүтээсийн уулуурхай инженерийн сургуулийг 2002 он, за бүгд найрамдах Солонгос улсын Дуан их сургуулийг 2005 онд уулуурхай магистр мэргэжлэр төгссөн. За хөшөөдөцөд анхнаас эхлээд 15 дахь жилдээ ажиллаж байна. Би бас багуудаа юм цөмгүүдэ тайлбар гаргасан. Тэгээ энэ тайлбарлууд айгүй их сорилтыг надад өчиж яагаад гэвэл нэг зургийг 20 секунд тайлбарлах хэрэгтэй. Гэтэ миний хувьд бол зарим зургийг 5 секунд тайлбарлаж чинь, зарим зургийг бол 50 секунд тайлбарлаж ийм нөхцөл бүрдээд байгаа. Тэгээд та бүхэн намайг 5 секунд тайлбарлаа гацх юм бол бас алгадаж дэмжээрэй тэгвэл бас юм болж магадгүй тийм. За тэгээд эхлэх үү. Өчтөр бас багш маань зөвлөх маань бас их зүйлсэн. За би өнөөдөр та бүхэнтэй нүүрс, бидний мэддэг нүүрс, за бидний бас мэддэггүй нүүрс гэж энэ томор чухлын талаар ярилцахаар бэлтгэлээ бас утаагүй бас одоо нийгэмдэр бол бас яриа гаргадаг бас нүүрсний ухаан ингээд маш олон зүйлээр ингээд нийгэмд холбогддог ийм эрдэс чухал байж байгаа. За нүүрсийг ярих бол тэгэхээр бид орчлын ертөнцийн бүх хэдээс ярьж байгаа. 13.5 тэрбум жилийн өмнө манай орчлын ертөнц үүссэн. 10 тэрбум жилийн өмнө манай галактик үүссэн. За 6.4 тэрбум жилийн өмнө манай нарны аймаг үүссэн байж байгаа. За анхны нийгэст организм бол 4.8 тэрбум жилийн өмнө 3.8 тэрбум жилийн өмнө үүссэн бол динозавр маань 230 сая жилийн өмнө. За анхны одоо хүн төрс мич бол 6 сая жилийн өмнө үүссэн бол бидний их үүсвэр болсон бич маань 2.5 сая жилийн өмнө анх үүсэж байжээ. За одоогийн нэлийн шинж төрөлтэй ижилхэн одоо амьд байгаль ой мод бол 400 жилийн өмнө анх үүссэн. Энэ үед бол одоо хуршиг том биетэй сон атгсан гарсын байтай юм шумуулгууд гэж нэстдэг байсан. За энэ бол 300 мянган жилийн өмнө үүссэн Homo sapiens гэдэг хүний үр удмыг та бүхэн харж байна. Та бүхэн өмнө яриад авчиж байна. Бид нар бол ингээд 70 мянган жилийн өмнөөс ертөнцтэй танилцж ихтэй. За 12 мянган жилийн өмнөөс яаж гисэн гэж байна. За нүүрс маань юу түрүүний ай маань үндсэндээ хоёр төрлөөр бид үлдэж ирсэн. Нэг нь бол задгай гадраг дээр хүчтэй орчинд ийм шүүр сууд дахиад чохоо дахиад баачууд зэрэг бид нар татагдж үлддэг. За нөгөө хэсэг нь бол газрын гүнд дарагдаж агсар их даралт халуун дулаан орчинд бол ингэж бүрдэж ингэж бид нар өнөө ингэ шатах чадвартай гэж үлдсэн байдаг. Бидний нэг нь бол одоо миний ярих нүүрс байгаамаа. За тэгээд нүүрс маань дотроо бол ингээд анх энэ зургийг оруулахад бол багштайгаа бас нэг зөвлөд багш энэ ч ойлгохгүй гэдэг. Би та бүхэнд ойлгоно гэж бодож хамгийн дээд бол урам нь байна. За урамдаас хүлэр үүсдэг. За хүлрийн дараа бол энэ 400-аас 100 сая жилийн өмнө амьдарч ирсэн урамдууд маань нүүрс болдог, хүрэн нүүрс болдог. За тэрний дараа бол когч нүүрс, тэгээ атрацит нүүрс үүсдэг. За нүүрсийг бол хэрэглээгээр үндсэндээ хоёр хувадаг. Нэг нь бол та бүхэн харж байгаа төмөн хүдрийг хайлуулахад когч нүүрс маань хэрэглэгддэг бол бидний сайн мэдж байгаа манад хэрэглэж байгаа дулааны 4-5 цахилгаан станц ажиллаж байгаа. За мөн уурын зуугнууд айл гэрүүлэг хатах хэрэглэгдэж ирчүүсийн зорилгоор хэрэглэгддэг. За энэ дээр бол нүүрсний уурхай ерөнхий үйл ажиллагааг зурж үзүүлсэн байна. Гэхдээ энэ дээр үзүүлдэг маш олон төрлийн үйл ажиллагаа дэд төслөж явдаг. Эмнэлэг, за зам, барилга, хууль эрх зүй, банк санхүү гэдэг маш олон дэд хэрэгждэг. За энэ аргатай зураг бол 5 толгой нүүрсний ордын үе нүүрсний ингээд мөргөцөг харагдаж маш их гоё төгсөлттэй их уурхаанууд бол ийм энгийн маш тааламжтай төгсөлт олборлолт хийдэг байж байгаа. За ер нь бол манай нэг 18 орчим 17-оос 18 орчим уурхайд ажилладаг. За энэ бол бидний алтай нуруунд үйл ажиллагаа явуулж хөшөөтийн ордод тогтож харагдаж байна. Ийм маш их хагарал
нугарал тийм ээ ийм уулах бүсдүүд байдаг. Энэ дээр хүний уур ухааныг шаардж яадаг юм байна. Мэдээж та бүхэн ойлгоход бол талтай бүх уулан дунд бүх хоёр дээр ихтгэл тавьж болно. За энэ зургийг би дараагийнхаа слайдуудыг тодорхой төвд оруулж өгсөн. Тэгээд яг ингээд уулан ухаан ингээд сурталчилгаа бол хөвчтэй айгүй инээж байгаа ингээд алхаж байгаа иймэрхүү залуучуудын зураг байдаг. Гэхдээ энэ залуучуудын тэр инээж байгаа зургийн артикл бол бас миний дараагийн тайлбарлах слайд дээр харагдах юмуд гарч ирлээ. Саяны тэр уулан дунд байж байгаа тэр нүүрсний ордыг бусад нүүрсний ордоос хамаагүй хэцүү орд байдаг юм. Нэг Канад мэрэгчтэй хэлсэн. Ийм ордыг манай бүтээгт бол олборлтгүй гэж хэлсэн. За тэгээд маш олон энэ залуучуудын одоо нойр хоогүй шигсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд энэ орд маань уурай болсон. Одоо ингээд 15 жилийн үйл ажиллагаа явуулж байна. За бид нар бол өвөл хасах 40 градус, 100 нэмэх 40 градус гэж ажилтдаг. За зарим тохиолдолд бол хасах 50 градус хүртэл. Яадаг тэгээ уул, техникийн, геологийн өрмөц маш их сорилттой төгсөлд бол манай хамт олон ажиллаж энэ газрын дороогаа баялагийг газрын дээр хийсэрдэг. За манай миний багтдаг манай хамт олонны маань зураг байна. За энэ манай хамт олонны 85-аас дээш хүрэн ховд аймгийн залуучууд өөрсдөө авч өгдөг төслийн бүхэл шатыг удирдах судалгаа шинжилгээг хийж ингэж явдаг байж байгаа. Тэгээ та бүхнийг алгаж шилжүүлнэ. За өнөөдөр бидний тэр нүүрсгээд байгаа өдөр тутам хэрэглэдэг энэ чулуулан маань газрын гүнд зүгээр ингээ газрын гүнээс ингээ гарч ирээд газар дээр хийж байгаа. Саяны манай хамт олонны энэ залуучуудын асар хүч хөдөлмөрөөр шингэж газрын дээр баялаг болж ирж үйлдвэрлэгддэг. Тэгээ улсын орнд маань маш их зүйлийг яддаг. Энэ сорил бэрхшээл за энэ мундаг залуучуудын дунд бол миний хувьд бол бас мэрэгчлэн боловсон одоо мэрэгсэн инженер эдийн засгч гэдэг олон нүүрсний төсөлтөөр ингээд зөвлөх хийгээд за уудуурхайн сайдын орон тооны бас зөвлөх хүртэл хийж байна. Тэгээ би өөрийнхөө ажилтг төслөөрөө өөрийнхөө хамт олноороо гэж багтдаг. За энэ залууны зургийг албаар оруулж өгсөн манай галс өмнөх залуу байж байна. За энэтэй ажиллах маш олон төрлийн хүн залуучууд уурхай дээр ажилтдаг. Эмч, хуульч, зөвлөгч тийм ээ тэр бидэрт цэвэрлэх байгууллагууд байгаль орчин маш олон чиглэлээр юм залуучууд ажилладаг. За тэгээд та бүхэндээ уурхайхаа залуучдын мэндийг хүргэе. Бидний дунд нэгдэж орж олон саад бэрхшээлийг даван туулж гэж хөгжил төвчээрэй гэж та бүхэнд хэлье.